Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 6 дугаар сарын 14-ний өдрийг цусны донорын дэлхийн өдөр болгон 2004 оноос эхлэн тэмдэглэх болсон билээ. Бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлгэлдэг ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, сайн дурын авлаггүй цусны донорын игнийг өргөжүүлэх зорилготой уг өдрийг Монгол улс 18 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Уг өдрийг угтаж 1 сарын аяныг зохион байгуулахаар болсон байна. Энэ хүрээндээ бид нар хамгийн гол нь дэлхийн нийтээр цусны донорын өдрийг 6 сарын 14-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. За энэ өдрийг ухтаад Дархуул аймгийн хэмжээнд 5 сарын 14-өөс 6 сарын 14-ийг хүртэлх хугацаанд сарын аяныг зохион байгуулах ажлыг өнөөдөр бид хэд төлөөлөл энэ дээр одоо гол ажиллах гол зорилготой одоо уулзалт хийж байна. За энэ хугацаанд бид нар одоо ажлуудыг төлөвлөх, за энэ цусныхаа төвийн одоо нөөцүүд ямар байдгийг, за цусны донорын сургалт сурчлагын ажлуудыг зохион байгуулах, энэ ажлууд дээр аль одоо хүч нэмэж ажиллах, энэ чиглэл дээр одоо төрийн бас байгууллага болон доноруудтайгаа хамтарч ажиллах, энэ ажлыг л бид нар одоо төлөвлөхөөр өнөөдөр одоо цуглаад байна. Доноруудыг элсүүлэх үйл ажиллагаа, ямар үйл ажиллагаагаар доноруудаа элсүүлэх вэ? Цаашид бол одоо тулгамдж байгаа асуудал маань юу вэ? Бэрхшээлтэй ямар асуудал вэ? Энэ бүгдийг яриад дээрээс нь 6 сарын 14-ний өдөр хүртэлх 1 сарынхаа төлөвлөгөөнд энэ хугацаанд юу хийх вэ гэдгээ ярьж хэлцгээр өнөөдөр цуглараад байж байна. Аймгийн Улаан загалмай хорооноос өнөөдөр нэгдсэн эмнэлгийн цусны төв, Дархуул аймгийн цусны доноруудыг нэгтгэсэн амьдрал бэлэглэгч ачид донорууд, нийтэд үйлчлэх төрөмс байгууллага, хүндэт доноруудын төлөөллийг хамруулан уулзалт хийж сарын аяныг үр дүнтэй зохион байгуулах талаар хэлэлцсэн юм а. 1976 оноос хойш ард иргэдийн эрүүл мэнд амь насыг аврах хамгаалахын хүмүүнлэг үйлсэд орж цусаа бэлгэж эхэлсэн. Тэгээд одоогоор 219 хүний амийг аварч 63 литрээр илүү цусаа бэлгэж тэгээ яг Монгол улсын хүрэл донор гэдэг цолойг авч Монгол улсын хүндэт донор болсон хүн байгаамаа. Тэгээд энэ үйлсээ одоо цааш нь өргөжүүлэн тэлж авч явахын тулд Дархангот амьдрал үлддэг ачид донорууд нийгэмд үйлчлэх төрийн байгууллагыг байгуулад одоогоор үйл ажиллагаагаа явуулах чиглэлд ороод энэ улаан загалмай Дарханготтой улаан загалмай нийгэмлэг цусныхаа төв станцынхаа эмч зөвлөгчдтэй хамтран ажиллагаар одоо ажилд ороод байна. Манай аймагт 2454 цусны донор бүртгэлтэй байдаг бөгөөд үүнээс 58 нь улаан загалмай нийгэмлийн хүндэт донор өргөмжлөлтөө иргэд юм а. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 150-аас дээш цусаа өгсөн алтан донор 5, 100-аас 150 удаа цусаа өгсөн мөнгөн донор 20, 70-аас 100 удаа цусаа өгсөн хүрэл донор болдог. Манай аймагт 3 иргэд байдаг байна.